Монгол суутны намтар. Дэ Хатанбаатар онгодын гэгээн өргөөнд орж гарч явхад хянан тохиолдуулсан Монгол улсын урлагийн гавьяа зүтгэлтэн хөгжмийн зохиолч Пүрвжавын хаян Хэрва. Улаанбаатар хот 1992 он. Эргзэнгийн чойдог. Урд сонссон ярэ. Энэ чойдгоо намтар түүхэн хүртэл буудлынтай зөлөг. Ховдын дэрв сумынхан манах гэж ярьдаг юм. Аав ээжийн нь хайрлсан нэр Батчулуун гэдэг. Ламбагши өгсөн нэр нь Ловсон чойдог мэгэн лээ. Яаж яваа чойдог болчихсон юм бөө мэд. Хаа мөн хөгийн жиртэй. Энэ тухай нэгэн ярэ. Монгол улсын дуу хуур бүжиг наадмын гэгээн өргөөний хоймор суудал засаж тулгын 3 жолов хэмээн ард олондоо зөв ёсоор үнэлэгдсэн гончиг сумлаа мөрдөрж дамдын сүрэн 3-тай энэ тэнцүү хэмжээнд иргэдэх л учиртай энэ хүний унсан газар нь Улаанбаатар, угаасан аршаан нь туулын ус мөнжглээ манай хүн гэж их л өмчөрхөж ярьсан ховдын дэрв сумынхныг буруутгах учиргүй юм. Алтан хэвлий дэнтэж алган дэрийн анх тосож явсан аав ээж нь аргагүй л тэр нутаг усны улс хойно ийн ярих нь ч зүүн хэрэг үзээ. Аав эргэзэн нь нутгийнхаа хөлтэй баяны ганц охинд сэтгэл ихэд татагдсан малгай тавбал манайх гэж явсан ядуу ир байсан юм санаж. Залуу ирийг хүүхний талынхан нэг нүдээр үзэдгүй гэж. Баяны охин ядуу ирийн хайр сэтгэлийг буцаасангүй. Хос залуу бие биендээ сэтгэлтэй байж хоньны бэлчээрт сэм-сэмхэн учирч хот газар оргоё гэж зөвлөн ярьж явж. Нэг л тонголог сайхан өглөө гэрээсээ гараад сэм явчихсан гэдэг юм. Монгол улсын дуу хоорын өргөөний хоймор суудал засах их хүний нэг нь ховдын хязгаарт бус Улаанбаатарын зүүн ингэрт мэдлэг учир ерөөл ийм байж. Ээж нь түүнийг их зовж төрүүлжээ. Хөөрхий ихийг амалдадгийн даваан дээр нэг орос эмч тарж аминдорж хүүгээ их барьж аваад Батчулуун гэж нэр хайрлжээ. Уг нь бол хөө энэ л нэрээрээ дуудуулан бор гэртээ орж гарч явсаар улс орныхоо түүхэнд мөнхөрөх ёстой байж. Гэвч өөр учир тохиолдлын салхи хүүг дайрч өнгөрөх байжээ. 9 настайдаа хүү хүнд өвчнөр өвдөхөд аав ээж хоёр нь арга барахтаа лам багштан даам бараалхаж заяа төргийн насуухад нэрэн зохиогүй хүү байна. Ловсон чойдог гэж нэр хайрл гэсэнд аав ээж нь ёсоор болгожээ. Ийн эрээн бараан амьдралын өдрүүдэд аяндаа ловсон нь гээгдэж чойдог нь үлдсэн нь тэр юм билээ. Урд сонссон ярэ. Том ламын шав явсан хөгжимд дуртай хүүхэд байсан гинлээ. Дотоод яамны дэрэгдэх баг сургуульд сурч дотор байранд сууж байхдаа хүн унтсан хойно сэм босоод төмөр орныхоо толгойг модон шугамаараа хөрөөд өөд сууж байдаг байсан гэдэг юм. Үеийн хүүхдүүд нь хоорондоо цаа тэнэгчин солиорхон гэж шоолдог байсан юм гэсэн. Гэвч чойдог тийм имийг ямар тоох вштэй. Энэ тухай нэгэн ярэ. Хүний хөв тавилан гэдэг олон салаа замаар явах учиртай байдаг үзээ. Дуу хоорын их өргөөний том хүний нэг эргзэнгийн чойдог гэсэн богд эзэнтний номын багш Янзан хан бол Ловсон аймгийн баг өргөнд алга авсран залбирсан банд нарын нэг байж. 30-аад оны их шуурганаар багш ламтанг бариад жавданд нь мэл гайхаж үлдсэн жаахан банд нарыг дотоод яамны дэрэгдэх баг сургууль шилжүүлэхэд чойдог тэрэл олны тоосон дунд толгоогон илээд гүйж явжээ. Авьяас бэлгэн аргагүй л нэг задгаа явсан энэ том хүний багш шин цагийн аргусан хуурж алдартаж ямингуй ингэж хуучилсан нь бий. Үнэхээр хөгжимд дуртай зураг сайхан зурдаг завал гарвал иш толом авгаан дэргэд сууж байдаг үнхээ муутай дуугүй хүү байж. Түүний хязгааргүй гэж хэлж болох хүсэл мөрөөдлийн ойшоож үзсэн хүн олон байсангүй. Алдар төгжимчин иш толомгоо чанх тоосонгүй. Аргаан барахтаа л шүн дундаар сэм босож төмөр орныхоо толгойг модон шугамаараа хөрөөдөж өөрийгөө олны өмнө сууж байгаа хөгжимчин мэтэр дүрслэн бодож хий мөрөөдөлтөө өөрөө л баясаж явжээ. Цаа тэнэгчин солиорч байгаа юм биш үз гэж үеийнгийн хүүхдүүд нь жигжиг гэж шоолон басдаг байсан ч үнэн. Түүнийг үнэхээр тэнэг гэж очилдог байсан юм.
Тэр бүхэл багш нар нь хүртэл энэ үгийг огтон тоохгүй хэлдэг байж. Нэг удаа багшийнхаа хуучрыг гуйж аваад ардын дуу дарагчаа болсонд иш тулам авахаа ихэд гайхан. Хүү энэгөө тэнэг чинь нэг дуу дардаг болчихож гэж байсан нь шүнэн. Эзэн хичээвэс заяа хичээнэ гэж эртцэгээс зон олны маань ярьж ирсэн үг хүүгийн хувь тавиланг тойрсонгүй. Тэнгийн гайхаж явсан иш тулам багш нь хэрчнийг нь овоо тоосон тэрл өдрөөс хойш түүний амьдрал мөрөөдөл зөв замдаа орсон бизээ. Зургийн дугуулангаа орхиж алдарт хуурч жимэнгойн дэргэд сууж бүр дэвшээд урлагийн сургуульд орж дайны өмнөхөн төгсөөд хөгжим драмын театрт хөгжимчин болоод ирж байжээ. Уулан би хөгжимчин хүн хуур морин хийл ээлжлэн барьдаг байсан юм. Тэр үед гончиг сумлаа мөрдөржгөн олон сайхан дуу нийтэд түгэж сэтгэл их хөдлөгдөг байлаа. Би ч бас битүүдээ юм оролддог л байсан. Гэвч ичид зовхон ирэхэнд хүнд огт үзүүлдэггүй байж. Гэтэл тэр үеийн нэртэй бүжигчин лувсан гунгаагаа нэг тааралдаад намайг бүр овоо тоож бүжгийн хөгжим бичиж чадахгүй гэдэг юм. Би ч баярлахаа ирэхэнд зөрөг зөрөгтэйгээр чаднаа л гэж орхисон. Тэгээд л эсхүрчин гэсэн бүжгийн хөгжим анх бичсэн. Их журам орж үлээ гэж улсын ардын дуу бүжгийн жуулгын 1-р давхрын алга дарам жижигхэн өрөөнд хуучилд суусан нь өчигдөр хөнл юм шиг санагдах юм. Одоо бодоход сэвжид гойн өрөөндсөн. Урд сонссон ярэ. Манай жаадаг авьяас бэлэг уран бүтээлийн хувьд мөн ч холоос харагдах оргилын нэг байсан доо. Харин цагт нь зөв үнэлж цэгнээг гэж боддог юм. Тэр цагт ч уран бүтээлч хүнийг үнэлэг цэгнээг асуудал дэгэн догонтой байлаа шүү дээ. Дэлхийд хосгүй байлаач дээр нь байгаа нэг нь таагүй хандах юм бол хэн бугаанч хэрэггүй мэт болдог байлаа шүү дээ. Хүнийхээ хувьд гүндүү номхон гэдэг нь бүр гайхмаар. Амьдралын муу зайлгийх юм даанч нэг байгаагүй юм да. Энэ тухай яриа. Амьдралд муу зайлгүй, арчгүй мэт харагдах нь агуу хавьяасны олноос онцгойрох нэгэн содон шинж байдаг юм шүү дээ гэж эртцэгийн нэгэн хошин жүжигийн баатар залуугоо сайхан бүсгүй өмнө өвдөг сүгдэн учирлан гуйдаг санагдах юм. Хэрв энэ нь үнэн л байдаг юм бол хизээ ямагт инээж л явдаг, хэний ч өмнө нэг л янзаараа байдаг, хил мохоо би давжаахан чойдог хэмээх тэрл өнөгөр шар хүнд хэдэн үеийн хүмүүс гайхан биширмээр их авьяас бэлгийн хур нөөцлөв байсан юм. Агуу ихэрнээ түүний эс анзааран аль болгон дэндүү энгийн ханддаг суу авьяасны түүхээр хүний ертөнц даанч нэг дутхааргүй үзээ. Тийм л хүний нэг нь Монгол улсын ман нийслэл Улаанбаатарт төрж өсөж ажиллаж амьдарч явлаа гэж хэлэх бас хэн нэг нь гайхаж магадгүй юм. Уг нь гайхах юм үгүй мэт санагдана. Эргзэнгийн чойдог хэмээх энэ хүн Антилийн арал дээр төрж Миланы тансаг театрын хаалгаар орж гарч явсан бол аль хэдийн дэлхийн суудны зиндаан дэвшин яригдахч байсан байж магадгүй. Миний л хувьд энэ бол хэтрүүлэг бусаа харин чих авьяасаа дэндүү багамлжээ гэж хэлж болох юм. Монгол бүжгийн үл давтагдах их дарахны нэг ардын жүжигчин Цэрэн дулмын сэвжидгай мөн ингэж эргэлзэж гайхгүйгээр хэлдэг байсан юм. Гэхдээ чойдог гэсэн амцэрэн ах уйда олон хүнээс ийм урамтай үг дуулах хөвгүй явжээ. Өөр бусдын нүдэнд өвөрмөц гайхамшигын цогцлол болж харагдах авьяас бэлэг ер байсангүй. Эгэл дуруу амьдралтай, бод сэтгэлтэй, бойлохойдуу нэгэн явсан болохоор түнд мөн л тийм байдлаар хандах нь цөөнгүй байв. Энэ чойдог яах вэ гэсэн нэг л үл анзаарах байдал урлагийн тэр дундаа хөгжмийн томчуулын дунд байсан нь цагтаа олны нүдэнд илэрхий байдаг байсан юм. Түүний тухай сонин хэвлэлдэд тэр бүр тоож бичдэггүй байв. Хаяа нэг гардаг байсан судлал шүүмжлэлийн ном бүтээлдэж нэр зурган тодорч ордоггүй байсан нь ч үнэн. Авьяас бэлэгт атаархагчд, дайсагнагчд олон байдгаа гэдэг яавч хотол үг шивлээ. Гэвч өөрийн нөхдийн дундаас атаархан хорсогчд сэмхэн дайсагнагчдыг ирж хайж байсангүй. Уг төрөх зан чанараараа ер тийм хүн байсангүй. Хинтээж тэмцэлдэж оргил булаалдах гэж явсангүй. Харин өөрийнхөө оргилд олныг араасаа дагуулсан хүн явжээ. Үнэхээр гүндүүгүй, хүнд төвгүй, хэнд ч гэсэн найрсаг ханддаг авьяас бэлгэн зааж жолоодож чаддаггүй амар амгалан Монгол байсан юм.
Алив бүхэн тэнэг гүйхэн ханддаг энэ хүн архинаас бас буцаж явсангүй. Харин агсам давна гэж ер байсангүй. Амгарах гарсан хойноо балаг тарихтаа ч муугүй явж. Цаа чойдөгч их явдалтай. За гэхэн сайхан. Заавал хойноос нэг л дагуултай байх нь хэцүү. Хойноос нь харж л байхгүй бол хоос үлдэж мэднэ. Билээ мэлэн гэж яваад яг цагийн дулгаад суух нь мөн ч хэцүү. Нэг бариад авбал гараас гарсан нь даанч нэг сайхан дөө. Би цаадхыг чинь заримдаа өрөөндөө хоол ундтай цойжилж байж бүжгийн хөгжмөө бичүүлдэг байсан гэж сэвжид гой хуучилсан нь би. Түүнийг сэвжид гойгаас илүү мэдэх хүн тийм ч олон байгаагүй үзье. Ийм л нэг ленси байдал нь түүнийг бүр оюутан ахуй байхад нь шилэрдэг байж. 61 оны хавар юм. Би хөгжмийн дээд сургууль төгсөх гэж байлаа. Гэтэл нэг өдөр элчин сайдын яамнаас дуудлаа гэдэг юм. Нилээ хэд хоногийн хичээл тасалчаад байсан болохоор дотор пал хийгээд явчихлаа. Хэрэг биш тэхнэгээд зангадыгаа дагуулаад тавьж хүрсэн нь намайг ганцаарн гүн дуудаад явлаа. Тэгснэ нь соёлын яамнаас шийд ирсэн. Германд очиж киноны хөгжим бичих болсон гэдэг байгаа. Баярлсан гэж юу хөв. Гараад ирсэн зангад маань за яав гэсээр нэг элэг төгшөөртэй царайлаад угтаж байж билээ. Гайгүй шүү гадаад явхаар боллоо гэтэл үн өмшихгүй. Тэгээд л хоёулаа гарч өгсөн. Тэгэхэд Эрдмийн их театрын дарга алдарт профессор Шулаки миний багш байсан юм. Багштай хэллээ. Багш маань ч баярлаад сайхан замтай байв. Тэгээд л явсан. Берлинд яг 4-р сарын 12-ны өдөр очсон юм. Юрий Гагарин окторгууд анх нисэж Берлин хот хөл ихтэй байсан санагддаг юм. 7 хоног суула ерөөсө болтгүй. Өглөөр миний өрөөнд мөстөө шар хайрыг оруулж ирээд төгөлдөр хуур дээр тавьждаг байсан. Тэрийн ууч хаал дээш хараа твтээд байдаг. Нэг л гайхамшигтай сайхан бичих гэсэн хоосон бодол толгой дэргэлдэхээс цаашгүй. Бүр зовж орхиж билээ. Намайг Берлин нисэх гэж байхад талигач Лодо Тамбугай Москвад метрополь буудал хавьд тааралдаад сайхан монгол аялгаутай хөгжим бичдэг юм шүү гэж захиж байсан гинт санагдлаа. Тэгээд алтан өргөө киног үзье гэж гуйлаа. Тэр дорн л үзүүлсэн. Тэгтэл сэтгэлд үе олон мордын төвөргөний чимээл бодогдхон тэр. Дараа нь цэлгэр сайхан уул талын нүд баясгсан зураг аяндаа буугаад ирсэн. Ингээд л гол аялгаугаа олчихсан юм. Дараа нь сэдвээ баяжуулж 7 хоног суугаад л биччихсэн. Сүүлд нь бас хөгийн болсон. Яг явах юм нь германууд ирээд таны зохиолыг бид фото зургийн аргаар хуулбарлсан юм гээд өглөө. Бэж боловсон газар сайхан баярлаа гэд байн бөхөлзөж угаад нөгөөтхийг аваад ирдэг байгаа. Тэгсэн чинь Лодоог бай. Чи мөн тосгүй юм хийжээ. Гар нооргийн чи үндсэн ихэн чухал байдаг юм шүү дээ. Тэр чинь улсын баялаг. Энэ хуулбараар чи яадгийг гэж зэмлэж байсан санаанаас гарддаг юм. Одоо тэгээд Монголын сайхан оронд киноны зохиолын жинхэнэ их норог надад байхгүй шүү дээ. Хаач байдгийн бүү мэд. Гэж төрөхгүй хүүхэд аяатай ярьж суусан нь үеийнхэн нүдэнд харагдах нь бий. Ийм л нэг хүний өмнө гимзэмгүй хүүхэд шиг гинэн цайлган эр явсан юм. Уран бүтээлээ хийхдээ өөрийнхөө зүн тааваараа байхыг аминдаа мэрийдэг байж. Удаан бодож уухгүй суудаг хэдэн зохиол зэрэг эхэлж хизээж хаанч сууж төрөв чаддаг энэ хүн наримдл хэмээх сүрлэг аялгау удирдахлаа эхэлж байхдаа сэтгэлийн нэн тансаг дуулал болсон шарилжин дундах цэцэг бүжгийн жүжгийн хөгжмөө төрвиж байв. Монголын балетын түүхэнд эзлэх байртай, нэрлэх бүтээлтэй энэ хүн доронтод амьдралд өвхнүүлэх гэж, ховдын театрыг хөл дэрэн зөксөөх гэж, дархан хотод даруухан амьдарч явсаар эд сайхан насандаа өөдүүлсэн юм. Агуу их авьяас бэлэгтэй хүн дэндүү даруй байдлаар энэ хорвоогоос эртгэлсэн нь тэр байж. Эмч нар арай л сэтгэл татуу хандуудаа гэж эхнэр нь их л гомдолтой үлдсэн гэх юм билээ. Эргэзэнгийн чойдог хэмэх эгэл гихнээ дэндүү даруй ирхэм гихнээ гүний гайхамшигтай энэ хүний дээврэн үгүй дэлхий дээр ганцхан Монголоо гэж дуулсан дэндүү цөөхөн хүн яруу тансхийн гайхсан их шиглэн туурын дээж Монгол хүний сэтгэлд үеийн үед дуурсан орших үзээ болтугай.
Миний оруулж буй бичлэгүүдийг цаг алдалгүй, алгасалгүй үзхийг хүсвэл subscribe дарж, хажууд нь байгаа хонхыг дарж идэвхжүүлээрэй.